Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгчийн агентлаг гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын санаачлагаар бүтээгдсэн "Би нар Монголын ур сайхны кино" дарах хотно өнөөдөр нээлттэй хэлээ. Техник технологийн дэвшил, цаг хугацааны өөрчлөлтийн үйл явц нь гэр бүл тэр тусмаа хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх "Би нар гэр бүлийн ур сайхны кино" өнөөдөр нээлттэй хэлээ. Дархуул аймаг 2019 оны гэр бүлийн хөгжлийг дэмжиж болгон зарласны хүрээнд энэхүү ажлыг дэмжин оролцож байна. Дотор гарч байгаа зүйл маань огт хүчирхийлэл байхгүй зөвхөн эргээр нөлөөлөхөөр буюу хөгжилтэй хэлбэрээр гаргасан кино байж байгаа. Энэ нэвтрүүлэг контентыг үзэхдээ зургтын өмнө суугаад аав ээж нар хүүхдтэйгээ зэрэгцээд үзэхээр нэвтрүүлэг үзэхдээ хүүхд нь аав ээжээс ичих юм аав ээж нь хүүхдээс ичих тиймэрхүү зүйлүүд гардаг шүү дээ тийм. Харин эсрэгээр энэ киног үзэх юм бол яг үгээр аав ээж нь хүүхдэд дагуулж ирсэндээ баярлах магадгүй энэ киногоор дамжуулаад хүүхд хүмүүжлийн нэг аргаа олох асуудал тулгарсан бол тэрнийхээ шийдлийг гарах гарцыг олж авах боломж гарч ирснээрээ энэ киноны маань давуу тал болж өгч байгаа юм. Тус киноны найруулагчаар Сингапурт ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэм, соёлын амьдралд гарсан өөрчлөлт бидний ахуй амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байгааг ялангуяа техник, технологийн хөгжил, захин орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хооч үе хүүхэд багчуудад хэрхэн нөлөөлж байгаа болон гэр бүлийн харилцааны чухал зан чанар үнцнийг киноны 3 бүлгээр дамжуулан үзэгчдэд харуулахар зорьснороо онцлог бүтээл болжээ.